удаагийнхаа подкастаар за сарын тэмдэг буюу бидний хэлдгээр одоо биений эм ирэх үед маш их өвдөлт үүсдэг. За зарим эмэгтэйчүүд маань бүр эмч хүртэл одоо өвчин намдах эмч хүртэл уудаг. Тэгээ яг энэ бас юунаас үүдэлтэй вэ гэдэг талаар ярилцах гэж байна. Тэгээд өнөөдрийн маань зочин хөтлөгчөөр хамтран ярилцахаар бас эмэгтэйчүүдийн их эмч Наран гэрэл эмч маань хүрэлцэн ирсэн байгаа. Эмчтэй өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та нар ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр нэрээ яагаад яг энэ нөгөө биений эм буюу сарын тэмдэг ирэх үеэр ялангуяа нөгөө нуруу тэгээд яг нөгөө хөвлийн хэсгээр нэг юм бадлалтай ч юм шиг өвддөг штэ. Энэ өвдөлт юунаас болж үүсдэг юм бэ чи? За ер нь бол сарын тэмдгийн үеийн одоо нуруугаар баг зэрэг үүдэх умаа базлах гэдэг бол одоо хэвийн үзэгдэл болж байдаг. Яг тэгвэл эн чинь өөрөө умаа нөгөө дотор байгаа эндометр гэдэг тусдаа үүссэн давхаргыг умаа өөрөө хөөж гаргаж байгаа. За. Өөрөөр хэлбэл умаа базалж байгаа гэсэн. Тийм учраас нуруугаар заавал ялангуяа нурууч яг ууцруу. Харин. Тэгээ яг тэгвэл ууцны арын одоо умаа бэхлэгдэж байгаа гол холбоос ууцсан дээр очиж бэхлэгдэж байдаг. За тэгээд тэр чинь умаа ингээ агшихаар таталтна гэсэн үг шүү дээ. Тийм учраас ууц руу баг зэрэг чилж өвдөх, хэвлийн доогоор баг зэргийн базарж өвдөх гэдэг бол энэ нөгөө жирэмгээ биш сарын тэмдгийн үед гардаг хэв үзэгдэл гэсэн. За заавал өвчин намдах юм уухаар ялангуяа сарын тэмдгийн өмнө өвдөх, эрхийнхээ өмнөх өдөр нь өвдөд байдаг. Тэгж байгаа маргааш нь ирэхээр намддаг. Бас ийм хүмүүс байдаг. Тэгээ нөгөө өвдөдсэн чинь сарын тэмдэг ирэх гэжсэн байх штэ ч гэдэг юм нэг ингэдэг улсуу зарим нөгөө одоо хөтөлгөө юуг бол мэдгүй байгаа ирүүл ингэдэг. За энэ нь бол яг нэгдүгürt яг нөгөө энэ нөгөө сарын тэмдгийн өмнөх шат буюу одоо яг эрхийн өмнөх шат чинь умаа, өндгөвч, гуурсан хоолой энэ төр жирэмсэн болоход бүх юм өнгөтөд бэлтгэсэн байдаг. За. Та жирэмсэн болсон бол одоо энэ цаашаа хөгжил жирэмсэн болно. Хөгжинэ. Жирэмсэн болоогүй бол биений нэмэрнэ гэсэн үг шүү дээ. Ийм хоёр янзаар тэр бэлтгэлтэй байгаа. Ялангуяа умаа бол жирэмсэлтийг хүлээж авах бэлтгэл хийцэн байгаа үе гэсэн үг. За энэ үед бол умаан цусан хангамж, умаан дотор талын эндометрийн хангамж, өндгөвчийн хангамж дээцэгтэй байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөөс бүх судаснууд өргөсөөд чинэрсэн байгаа үе гэсэн үг шүү дээ. Ийм учраас энэ хүнд өргөж чинэрдэг. За түрүүнд бас би яриад байсан энэ үед нөгөө хэрвээ жирэмсэн болвол жирэмсний гол даавар болох прогестерон даавар энэ үед маш өндөр байдаг. Тэр судасчлтыг хангаж яадаг даавар гэсэн үг. За ийм учраас тэр сарын тэмдгийн өмнө чинэрч өвдөд ингээд эвгүй оргоод ирэхээр намдчихдаг. За сарын тэмдгийн өвдөлтүүд маш олон шалтгаантай, маш олон. Сарын тэмдэг ирэхийн өмнөх нэг шалтгаан байна. За яг ирэх үедээ бүр өстө морфин хариултлаа өвддөг улсууд ч байна. За тэгээд яг нөгөө ирээд дууссан хойноо өвддөг. Ингээ янз бүр байж байгаа. Энэ шалтгаан маш олон янзлаа байдаг л та. Охтууд бол дахиад олон дааврын гаралтай, умаа хөгжлийн дутмагшилтай хамаатай. За хүүрч хүн насныхантай хамаатай болохоор аденомиоз гэдэг нөгөө эндометриоз гэдэг ингээ ялангуяа эндометриоз гэдэг дааврын маш том сарын тэмдгийн өвдөлт үүсгдэг өвчин байдаг. Энэ өвчин. За энэ өвчний өвдөлт яг жинхэнэ утгаараа бүр ингээд хүмүүс шокт ороод царай нь ухаа цаагаад ингээд муужраад ундган байдэн шүү дээ. Байна тийм үү. За ингээд өвдөд бүр морфин тариулдаг хүн одоо миний мэрэгчлэнийхт эмчч байна. Морфин тарьж яж намддаг өвдөлт нь. Яана. За энэ өвдөлтүүд угаасаа одоо өөрөөр хэлбэл бүр өвчин намдах юм уудаг, өөрөөр хэлбэл сарын тэмдэг ирэхдээ хөдөлмөрийн чадвар та алддаг бол гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл та хөдөлмөрийн чадваргүй болж байна гэсэн үг шүү дээ. Ийм байвал та эмчид хандахгүй бол энэ эрүүл үзэгдэл биш гэсэн үг. Тийм байна. Тийм эрүүл үзэгдэл хизээч биш. Харин тийм байна. Ийм өвддөг хүмүүсийн дахиад нэг дагалдаад байдаг юмнууд нь өргүүдэл дагуулдаг. Энэ өргүүдлийн их гол шалтгаан болж явдаг өвчин л дөө. За. Жирэмслэхгүй одоо байхад байх вэ гэх мэтчлээ. Одоо энийг анхаарах хэрэгтэй гэсэн. Энэ шал ондоо аденомиоз эндометриоз гэдэг бол ерөөсө дааврын гаралтай өргүүдлийн нэгдүгээр зэрэгт явж байгаа өвчин л дөө. Тэгэхээр энэний ерөөсө эмэгтэйчүүдэд мэдэгддэг ерөөсөө л ганцхан юм нь ерөө сарын тэмдэг ирэхэд өвдөх байхгүй. За хоёр дахь юм нь энэ үед нөгөө бэлгийн харьцаа ихэд эвгүй оргих юм хүндрэлт шинж өгдөг. Зарим хүн бүр бэлгийн харьцаа хийж чадахгүй зөвхөн бэлгийн харьцаа их үедээ өвдөд гэдэг зовир өгөөд ирдэг бас. Тэгээд дээрэн сарын тэмдэг өвддөг гэвэл бас эднэр бол ерөөсө бүгд одоо бага арцгийн хөндийн архаг өвдөлт гэдэг ийм хам шинжид орж явдаг. Нийт өвчин шүү дээ. За одоо энийг анзаарахгүй явдаг ч юм уу, тоодгүй явдаг ч юм уу хүмүүс байдаг л да. Одоо над дээр яг энэ аденомиоз эндометриозын бага арцгийн хөндийн юутай тэгээд маш хүчтэй өвдөлттэй. Тэгээд бэлгийн харьцан асуудал бүр байхгүй, бүр хийж чаддаггүй гэдэг. Маш их өвддөг гэдэг одоо хэдэн жил явсан байгаа байхгүй. Яанаас хэцүү юм бэ? Тэгээ энэ эмчилгээтэй. Тэгээд ерөөсө ганцхан сар уугаал тэр өвдөлт намдаал 6 сар уугаал тэр өвдөлт гайгүй болох одоо юм байна шүү дээ. Тэгээд эмнүүд нь ингээд эмчилгээнүүд нь байхад ерөөхдөө тийм байвал эмчит хандах хэрэгтэй гэсэн үг. Манайхан сарын тэмдгийн өвдөлтийг
дээр нь сарын тэмдгийн ихрэлт хоёрыг байх ёстой үзэгдэл юм шиг заримдаа бас боддог. Ихрэлт гэснээс нэрээ одоо яг менструац яг анх ирж явах үедээ бүр бараг асгардаг штэ ер нь бол. Тэгээд энэ бол хэвийн үзэгдэл юм уу? Тэгээ за яг одоо ингээд дундаж гэх юм уу ингээд хэвийн хэмжээнд орохоор нэг одоо найз нөхдөг ч юм уу ярьж байхад те 5 хоног ирдэг байгаа. Тэгээд дундлын эхний буюу сүүлийн 2 хоног нь гайгүй. Тэгээд яг дундлын 3 хоног дээр нь ингээд зүгээр асгардаг гэж ярьдаг. Тэгээд тэр их ер нь хэмжээ гэж байд юм уу? Байхаар байх. Байгаа юу те? Хэвийн сарын тэмдэг гэдэг тодорхойлт байна шүү дээ. За. Хэвийн гэдэг өгүүлбэрийн тодорхойлт. Энэ 3 гол тоо байгаа. За. Манайх энэний ганцхан тоог нь лавдаг. Минийх сард нэг ирдэг гэдэг л тоог авдаг. За. Өөр юм байна. Тэгээ миний сарын тэмдэг зүгээр гэдэг. За. Гэтэл дараагийн 2 дахь тооны үргэлжлэх хугацаа. Тэр нь 3-5 хоног. За. За 3 дахь тоо нь гарч байгаа сарын тэмдгийн хэмжээ. Цусны хэмжээ гэсэн үг. Энэ 60-80 мл л ах хэвээр. Нийлээд бүх өдөр гараад. 60-80 мл. Энийг бүр зөвлөмжөн дээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөн дээр хүн мэдээ дамска мушка хэмжихгүй шүү дээ. Яаж хэмжих вэ гэдэг бүр ингээ заагаад өгсөн байдаг. За яах вэ гэхээр та сарын тэмдгийн одоо тэр их хэрж байгаа өдөр 3-4 дамскийг нэвтлэхгүйгээр сольж ивэл таны сарын тэмдгийн гарч байгаа цус хэвэн байна гэсэн үг. За. Та 2 дамсаг давхарлаа. Та тампоныгээр дамсаг давхарлаад байгаа бол гиперминер юу? Таны сарын тэмдэг дайруулан цусалдах гэдэг шинж тэмдэг танд байна гэсэн үг. За. Энэ та цусалдаад байна гэсэн үг. Гэхдээ сарын тэмдэг болгон дээрээ. 80-аас дээш миллилитрийг таны бие организм нөхөн төлжүүлж чадахгүй. Энэ бүх насныхан дээр юм чи? Бүх насныханд хамаатай. За. Одоо охин насныханд хамаатай гэх охин насанд ч хамаатай. Тэгвэл одоо тэгээд яаж ч ихэрлээ 80 мл-ээс ихэрх ёсгүй. Манай охин одоо 14-т өлдөө. Тэгээд ер нь бол одоо 3 дахь удаагаа л одоо 3 дахь сардаал гэсэн үг шүү дээ тий. Сарын тэмдэг нь ирж байгаа байхгүй. Тэг ихнийх дээр бол бүр бараг 7 хоног үргэлжилсэн баг. Тэгээд айгүй их цус алдaltaй. Тэгэхээр одоо яг охтын цусаа үзүүлнэ. За. Охтын цус алдалт гэдэг юм энэ. За. Бэн одоо 13-тай, 14-тай охтын цус алдалтаар ихнэлсийн төвд бүхэл бүтэн охтын тасаг гэж байна. Охтын цус алдалтаар одоо жоохон охтууд эмнэлэг твтцсэн байж л шүү. Тийм үү. Бид нар ч одоо тэгээд за. За муудраад унахаар нь хичээл дээр очихоор нь ээж нар дагуулж ирдэг байхгүй. Ямар амар хэрэг. Тэгээд цусныхаа шинжилгээг үзэхээр нөгөө гемоглобин энэ 70 болцсон, 90 болцсон. Гемоглобины хэмжээ 130 штэ. 70 болоход цусыг заалттай штт. Яана, яасан юм бэ? Ийм байдалд хүрсэн байна. Манайхан нөгөө сарын тэмдэг би хүүхнүүдэд хийдгийн сарын тэмдэг ихэрх ёстой гэж боддгийн гэсэн. Тэгээд ингэж яддаг штэ бид нар чи хоорондоо ярина. Муу цус гардаг. Тийм. Тийж ярьдаг аахгүй юу? Би тэгдэг. Яагаад муу? Таны цус үнэтэй биш шүү гэдэг. Энэ таны цус шүү. Үнэтэй шүү. Улаан эрдэнэ нэртэй биш үлээ гэдэг юм бэ? Үнэтэй. Тэгээ бид нар ч юм болохоор ойлгохтой одоо сар болгон бидний муу цус гадагшлаа. Тэгээд яг нөгөө цусны эргэлт одоо сайжирч ин ч гэдэг юм уу нэг тийм л ойлголттой хүмүүс шүү дээ хөөрхий. Энэ дааврын нөлөөгөөрөө өөрөө эмэгтэй хүний өөрийнх нь физиологийн онцлог бусдаар энэ цусны эргэлт одоо цус шинжлэгдэх энтертэй бол тийм хамаатай асуудал биш шүү дээ. Яг тэгвэл умаа хүндэд дотор эндометр гэдэг давхарга үсэл жирэмслэхгүй л гадагшаа хохорч ундаг л байдаг байхгүй юу тийм. Жирэмслүүл тэрэн дээр ч хүүг шигдэж байрлаад их сулаад төрсний дараа гарна. Тэгэхээр одоо юм чи за магадгүй одоо 10 хоногийн турш ингээд цус алдчихлаа л да. Одоо жишээлбэл 3-5 хоног ирдэг хүн бол 10 хоног ч гэдэм үү. Тэгэхээр яг энэ тохиолдолд нөгөө бид нар бас ингээд нөгөө хоорондоо ингээд ярьдаг ш нөгөө жирэмснээс хамгаалах хоногтой эмний улаан хүрний шгүшээ цохилтоо дунгаар 2 давхарлаж уун муу ингээд хоорондоо зүгээр ярьдаг байхгүй. Тэр энэ үнэхээр өмчилгээ юм уу биш юм уу? Тэр цусыг зогсоох л ёстой байх тийм ээ. Тий. Яаж ч юусэн зогсооно. Яаж зогсоох вэ? Тухайн цус алдалт юуны шалтгаантай байна гэдгээс хамаарна. Тэр 10 хоног шалтгаан юунийх ч гэж болно шүү дээ. Та жирэмсэн байж болно. За. Жижиг зулбалт байж болно. Савныгаа дурах жирэмсэн байж болно. Умаан дотор талын хавдар байж болно. Бүр харь хамаагүй умаа үзээ байж болно. Бүр хамаагүй өтрөөч урагдсан байж болно. За хамгийн сүүлийн вариант дааврын нөлөөтэй байж болно. Зөвхөн дааврын нөлөөлөлтөд цус алдалт гэж үзвэл та даавраар тогтооно. За. За даавраар тогтоох эмчилгээг
хизээч өөртөө ээж болохгүй. Би хүүхнүүдийг тэгдгийн. Та нар даавраар тоглол даавар чамаар тоолно. Дахиад тусаалтанч. Дахиад. Өнөөдрийнх нь над дээр хэлс ирж гэн хүн тусалдаад тэгээд ингээд миний биений мэрх болоогүй байсан чинь одоо биений мэрч ямар хачин. Тэгээ ярилцаад ингээд суугаад юм яриад хамгийн бүр гарах гэж байх та. Бэхэ тараадгүй яасан сонин дааврын нөлөөтэй юм шиг. Яг сарын тэмдэг ирж байгаа юм шиг гарч байгаа тусах юм. Гэхдээ чи яг яасан гэд ингэсэн чинь 72 цагийн имийг 2 цагийн хоногийн дайтайл уудаг гинтэй. Яана тэр чинь 72 цагийн им бол та нарын тэр 2 давхралтыг 8 давхарсан юм шүү дээ. Маш өндөр тунтай. Тэр уух ёсгүй цагт уугаад одоо ер нь бол жилд нэг л удаа ууж байгаа шүү дээ хүнийг. За. Яаралтай уух юм. Тэгээ би хүүхнүүдэд тэгдэг. Чамд яарах ямар шалтгаан байсан гэд. Одоо яарах шалтгаан гэдэг чинь одоо яаж ч болохгүй шалтгааныг л хэлнэ үсттэй тий. Одоо бэлгийн харьцаа одоо хамгаалтгүй их яарах ямар шалтгаан байсан гэдэг. Тий. Үеийн нь өөрөө яаралтай уух гэдэг нэртэй шүү. Жилд бүр нэг л удаа ууж болох юм. За. Гэхдээ энд нь одоо яг нарийн яриул энэ яаралтай ууж хэрэглэх эмийн бүр хамгийн анхныхын зориулт нь бараг яага гаргацсан гэж бодогдмоор байгаас ийм өндөр тунтай юм. Гэ байн штэ эн чинь. Тэр хүн хүчндүүлсэн бэл яах юм? Тийм тий бас. Гэхдээ яах юм? Тийм учраас тэрний жирэмслэлтэн болохгүй тул тэр нь яг жирэмсэлдэг хоног таарсан байл яах юм те. Ер нь бол нэг иймэрхүү тэгээд нөгөө нэм буруу орнуудад нөгөө өөрийнхөө биеийг хамгаалах чадваргүй газруудад одоо эмчтэр хүрээд ирдэг те. Тэгэхээр нь бушуухан тэр эмийн өгдөг ингээд жирэмслүүлэхгүй байх юутай зориулттай. Нэр нь хүртэл цаанаасаа яаралтай нэртэй байхгүй. Тийм учраас манай эмэгтэйчүүдийн хэрэглээд байх үйлдэл биш гэсэн үг. Ялангуяа тогтворцсон гэр бүлтэй хүмүүс бол хэрэглэх ямар шаардлагагүй хэрэггүй гэсэн үг. За одоо тэгвэл эмчээ за хоёлаа яг ингээд охин насны үеийнхийг ярьчлаа. Ингээд ярьчлаа. Одоо юу яана? Би одоо 41 настай. За тэгэнгүүт миний менструац одоо бол бүр инээдтэй шүү дээ эмчээ. 40 наснаас дээш тех ёстой. Ингэн заяа. Би сард 3 ширхэг даамсгал хэрэгэлдэг. Өдөрт нэгийг л гэсэн үг. 3 өдөр ирж байгаа байхгүй юу? Хөөрхий. Энэ хэвийн үзэгдэл үү? За. Харин ч 40 наснаас хойш ингэж багасах нь хэвийн үзэгдэл. За. Гэтэл манайхан эсрэгээрээ ихсгээр нь баярлаг өчтдөг. Тэ? Миний сарын тэмдэг аймаар их хэрдэг гэл ингэ. Би цэвэрших болоогүй байна гэж. Гэхдээ 53 та надтай цэвэрших болоогүй байна гэж гүйжсэн хүүхэн хавдартай л байсан ш. Яана тийм үү? Гэхдээ ер нь бол цаанаасаа байгалийн жамаараа өндөвч гэдэг эргэтэн бид гэдэг өхнүүдээ таны царай зүс би хаа ямар сайхан залуу хүн байх ч хамаагүй. Өндөвч гэдэг эргэтэн 35 нас хүрээ төгшрөн. Хөгшрөн. Тийм учраас нөгөө дааврын ялгаралт муудна, багасна. Тэр өндөвчийн дааврын нөлөөрөөр тэр сарын тэмдгийн үед ховгорч байгаа давхрах үүсэж байгаа юм. Тэгэхээр тэрний үүсэлт мэдээж адилхан дахиад буурна. Тэгэхээр 35 наснаас хойш сарын тэмдгийн хэмжээ багасах нь зөв физиологи үзэгдэл гэсэн үг шүү дээ. Энийг тэгтээ шалгуулдаг. За яг үнэн багасалт уу, зөв багасалт уу, буруу юу гэдэг. Энийг сарын тэмдэг ирэхийн яг өмнө нь яхад харуулаад яг үнэхээр багасч өгöd. Ялангуяа та нар шиг их ирдэг хүмүүс хэвийн байхад минийх багасчлаа гэдэг. Энэ яг үл эхот хэмжээтэй норм хэмжээ гэж байдаг байхгүй. Эхот хараад л бид нар чиний хэвийн, чинийх их ирдэг, чинийх бага ирдэг гэж чинь. Энийг сарын тэмдгийн өмнө харуулдаг онцлогтой байхгүй. Тэгэхээр сая та нөгөө ярианда өндгөвч гэж дурдж өглөө штэ. Тэгэхээр сарын тэмдэг ирэх процесс өөрөө одоо нөгөө хоёр өндгөвч байгаа штэ тий. Сар болгон нөгөө хоёр өндгөвчөөс сөөлжилж одоо гарах хэвээр мөн үү? Би зөв ойлгосон байна. За. Өндгөвч гэдэг эргэтэн гарах хэвээр биш тэр цус гарахгүй шүү дээ. Өндөн эс гэдэг юм аа боловсруулна. Ээлжилж боловсруулдаг. За. Заавал нэг сард нь өнждөг. Би тэгдэгөө манай өндгөвч ямбатай нэг сар нь ажиллахгүй гэдэг байхгүй. Тэгээд наа чин дургуугаар хөрх нэг сар өнжин, заримдаа 2 сар өнжин энэ төр гэдэг. Тэгэхээр нөгөө энэ өнжилт 35 наснаас дээш ихсчдэг байхгүй. Биений ирж байгаа ч гэсэн өндгөн эсэм боловсруулахгүйгээр биений мэрдэг. Тийм учраас сарын тэмдэг багасах нь зүйтэй байхгүй. Тэр өндгийс боловсрсон үед даавар маш өндөр ялгардаг учраас тэр сарын тэмдэг хэвийн буюу арай их ирдэг гэсэн. Тэгээд 40 наснаас хойш 10% болно шүү дээ. 35 наснаас хойш 41% болно шүү дээ. Тэгэхээр
34 нас хүртэл та 80% боловсруулж байгаа буюу жилдээ 12 сар сарын тэмдэг ирэхэд таны 10 сар нь өндөг эстэй сар буюу боловсруулдаг сар. Гэтэл 35 наснаас хойш 40% буюу та нэг 5-6 сарнд боловсруулна, бусдыг боловсруулахгүй биений эмч ирнэ шүү дээ. Харин 40-оос дээш 10% гэхээр бүтэн 12 сар ирж байгаа биений эмч 1-2 сарнд л өндөг эстэй сар, бусд нь өндөг эс боловсруулаагүй сар байхгүй. Тэгэхээр тэр өндөг эс боловсруулсан сар дараа ирж магадгүй. Тэгэл бусад үед нь хэвээ тэр багаараа ирээд ингээд хэвээ үзэгдэл гэсэн үг шүү дээ. Одоо тэгээд 40 наснаас дээш сарын тэмдэг ихсэх гэдгийг бол хүүхнүүд бол байж болохгүй зүйл гэж ойлгох нь. Тий ойлгоод эмчит хандаа гэдгийг. Зөв. Энэ ер нь их бид нар зүгээр л яг одоо ингээд сар болгон энийг нөгөө хэвээ үзэгдэл гэдээ ойлгоцсон. Гэтэл маш нарийн процесс явагдчихэд юм байна шүү дээ. Тийм байна. Дахиад тарих, өнчин тарих, гипоталамус гэдэг том удирдлага, эдэр цаад гарахтлын цаад байгаа шүү дээ. Энд чинь эргэх холбооны том цикл ажилт юм чинь. Дээр нь нэмээ бамбатай маш өндөр хамааралтай. Гэтэл одоо бамбайн дутагдaltaй улсууд Монголд маш их өсөж шүү дээ. Бамбайн дутагдaltaй хүний өндөвчийн ажиллагаа, буурын дэд улсрын ажиллагаа хоёрт бас шууд хамааралтай. Тэгээ өндөвчийн үйл ажиллагаа алдагдчихдаг. Тэгээ жирэмсэн болохоор бас зулбаад байдаг. Бамбайн дутагдaltaч одоо ингэ зулбаад байдаг шүү дээ. Өндөвч нүг ажиллахгүй учраас яагаад гэвэл жирэмсний эхний 4 сар хүртэл өндөвч жирэмснээ дааж явдаг. Тэрийг гэж чадахгүй байх гэсэн үг шүү. Зөв. За одоо юм шиг сүүлийн асуулт. Ер нь хүмүүс нэг ийм ойлголттой байдаг. За манай би зүгээр ингэж боддё. Одоо манай Монгол эмэгтэйчүүд болохоор зэрэг яг менструац ирсэн үед бүр огт бэлгийн харьцаанд орж болохгүй гэдэг ойлголттой байдаг. Яг гэвэл энэ одоо бохирч гэдэг юм уу. Тэгээ нөгөө нэг надаас миний муу цус гарч байгаа юм чинь эргээд тэр муу бохироо эргүүлээд оруулаад одоо юу гэдэг өсөх замын халдар боломж гэдэг юм уу. Янз бүрийн л ойлголттой байдаг бах. Гэтэл одоо нөгөө солонгос эмэгтэйчүүд ч гэдэг юм уу өдрийн цагаар яг менструац ирсэн үедээ одоо бэлгийн харьцаанд ордог гэл манай нөгөө буудалд ажилдаг хідээлтэй өстө байнга ингээл буудлын цагаан ярил заавруулдаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ер нь одоо яг менструац буюу биений эм ирсэн байх үед бэлгийн харьцаанд орох зөв үү буруу юу? Ер нь бол сарын тэмдгийн бэлгийн харьцааны үзэгдэл бол бэлгэвчтэй байх гэдэг гол дүрм л байдаг болохоос огт хийхгүй гэдэг дүрм байхгүй тий. За яагаад бэлгэвчтэй гэж юм гэхээр одоо би сая дотор талд үүссэн эндометр гэдэг дахин хохордог гэж хэлдэг тийм. Хохорч байгаа учраас тодорхой хэмжээний шарах үүсэж байгаа гэсэн үг шүү дээ тийм дээ. Тэгэхээр үрийн шингэн доторх бактери янз бүрийн юмнууд тэр шархан дээр одоо очиод суух эрсдэл өндөр гэдэг утгаас бэлгэвчтэй л гэдэг. Тэр нэрэл ахаа асуудал яригдж байгаа болохоос бусдаар бол одоо тэрнийг сарын тэмдгийн үеэр шууд хориглосон ямар ч юм байна. Зөв. Энд чинь бэлгэвчтэй бэлгийн харьцаа хийж болдог. Бэлгэвчгүй бол яг ийм эрсдэл байдаг гэсэн үг. Эрсдэл гэсэн үг шууд шалтгаан биш. Тийм учраас өөрөөр хэлбэл бэлгийн сарын тэмдэг ирж хахад бэлгийн харьцаанд хориглох юм байхгүй л гэсэн үг. Харин бэлгийн харьцаагаа бэлгэвчтэй ихэн зохистой гэсэн үг. Зөв. За ер нь та хоёрын бас ярилцах цаг маань өндөрлөж байна. Тэгээд яг энэ сарын тэмдэг буюу биений юм ирэх үеийн өвдөлт гэдэг өөрөө маш том бас сэдв юм байна. Тэгээд эмч дүгнэлт хийгээч. Яг одоо энэ өвдөлтөө байх үед тэр нөгөө өвчин намдах юм уух нь бас зөв юм уу, буруу юм уу? Эсвэл эмчид хандах ёстой юм уу? Байх ёстой зүйл юм уу? Тий. Сарын тэмдгийг ер нь бол ирж явах үед нь өвчин намдах юм хэрэглэх үйц байвал эмчид хандах хэрэгтэй. За. Яг тэгвэл сарын тэмдгийн хэвийн өвдөлт хэзээ сарын нөгөө өвчин намдах юм уухаар байх ёсгүй. Тийм учраас одоо өөр хэлбэр хөдөлмөрийн чадвар алдаж тэрийг бүр өвдөлтөнд орж шокт орж хөвтөхээр одоо бүр ингээд бос чадахгүй хөвтөд ахаар байх ёсгүй гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр та сарын тэмдэг эрэхтэй өвдөлттэй байгаа л бол эмчит танд. Охинч вэ? Нөхөрчхөнөөс ч вэ? Цэвэршилтийн нас ч вэ? Ямар ч нас вэ? За ойлголоо. Би тэгээд өнөөдөр тантай ярилцсан ярилцлагаасаа яг тэр 3 токстой амар акцент өгч аягуулсан ойлгож болоо. Би хизээч тэр сарын тэмдэгт хэмжээс гэж байдаг тэрийг тэгж хэмждэг гэж ерөөсөө мэдж байгаагүй. Тэгээд аягүй чухал энэ 3 тоо их чухал юм байна гэдгийг аягуулсан ойлгож авлаа. Тэгээд хүүхнүүд маань ч гэсэн маш их одоо бас энэ их өргөн цар хүрээтэй одоо сэдв юм байна. Гэхдээ ямар ч байсан битэрийн 20 минутын подкастнаас бас нэлээ хэмээг ойлгож авсан баг гэдэгт итгэлтэй байна. Эмчтэй баярлалаа амжилттай. За баярлалаа. Энэ үрээд эмэгтэйчүүдийн их эмч Наран гэрлэгтэрээ маань ярилцсан подкаст маань өндөрлөж байна. Тэгээ дараагийн подкаст хүртэл баяр та.